Нийслэлд 2016 онд ямар салбарт хэрхэн хөрөнгө оруулах, худалдан авалт хийх вэ гэдгээ бизнес эрхлэгчдэд зарлах Улаанбаатар худалдан авалт 2016 чуулган Шангрилэ зочд буудалд өчигдөр боллоо. Энэ удаагийн чуулганд дотоодын бизнес эрхлэгч, олон улсын санхүүгийн байгууллага, банк элчин сайдууд гээд 1000 гаруй хүн оролцож байгаа мэнэ. 5 богц трейд компани худалдан авсан барилгын үн 23 тэрбум 850 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынханд хамт өмчлөх эрхээ авсан талаар өчигдөр мэдээллээ. Улсын хурлын гишүүн Уянга нарын 20 гишүүн гарын үсэг зурц ерөнхий сайд сайхан бэлгийг огцруулах хүсэлтийг уржигдөр өргөн барьсан. Ерөнхий сайд Дубайд гарын үсэг зурж баталгаажуулсан оюу толгойн даалдуурхан хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэдгийг мэдсэрвэж ийм алхам хийсэн гэж үзэж байгаамаа. Тэгвэл ерөнхий сайд сайхан бэлгийг огцруулах асуудлыг өнөөдөр хилцгээр улсын хурлын чуулганаар хилцэх асуудлыг 4-р бичигдсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсын Чежу арлын дэргэд такси мотоциклтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарсан. Тухайн үед мотоциклоор 2 монгол залуу зорчиж байсан байна. Ослын улмаас тэдний нэг ослын газар амь насаа алдаж, нөгөө залуу нь эмнэлэгт түргэгдсэн. Биеийн байдал таруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдээлжээ. Гал үндэстэн холбооны тэргүүн Мөнхбаяр урт нэртэй хууль буюу гол мөрний урсаж бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн тэмцлээ үргэлжлүүлж байна. Тэрээр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үндсэн хуулийн цэцэд хандхаа өчигдөр мэдээлжээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Тус дэд хорооны даргаар улсын хурлын гишүүн Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс түүнийг уйлдруулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Гарамга Баатар байнгын хорооны хуралд танилцуулсан юм. Энэхүү улсын хурлын гишүүн Дэмбэрлийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин байнгын хорооны тогтоолыг баталжээ. Нэмийн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнээс нөөтийн 20 хүртэл хувийг буцаан авах хууль энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн нөөтийн хувийг буцаан авах төдийгүй сар бүр суглаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд эхний азднууд ч тодроод байгаамаа. Гэвч зарим нэг компани аж ахуйн нэгж баркод нөөтийн баримт өгөхгүй байгаа. Тэгвэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгээс өнөөдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөөр болжээ. Улсын хурлын гишүүн Батбаяр дэлхийн монголчууд нэгдлийг нэр төрд нь халзан хэмээн шүүхэд өгөхөр болжээ. Энэ нь улсын хурлын гишүүн Нямдоржиг хууль зүйн сайдаар ажиллаж байх үед хамаарч байгаа юм байна. Тодорхойлбол 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль зүйн сайд Нямдоржиг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Батбаяр үг хэлснийг дэлхийн монгол нэгдэл нь таслан монтаж агуулгын гуйвуулан цахим хуудасаар цацсан гэж үзэж байгаамаа.